Ярил тэгээд дээрс нь оршил багтаа ярил бидний ярилцлага өнөөдрийн ярилцлага үр дүнгээ өгөх магадлал өндөр байгаа. За мэргэжлийн боловсролын сургалтын газрын дарга Бямсүрэн. Манайг л нэг байгууллагад ирсэн сар болж байна. Багцсан дош энэ төр үйлчлэгч хөдөлмөрийн заслын эрэлтэд нийцсэн тогтолцоор бүрэн шилжиж байгаа. Товчон дайлгад юм. Тэгээд асуулт гарвал би тариулъя. За баярлалаа. Макрей оюу толгой ерөнхийлөгч өгөөд гүйцэтгэх ерөнхий захирал. Thank you very much. I'll speak briefly about the framework that we work under and some of the programs that we are now supporting. In October 2009, the government of Mongolia, Ivanhoe and Rio Tinto signed an investment agreement that I'm sure everybody is well aware of. Өнөөдөр бид нэр Монголын бас түүхийн шинэ хуудсыг бичлэлцэж байна. Би яагаад энэ түүхийн шинэ хуудас гэж нэрлэж байгаа гэвэл ер нь 90 оноос хойш нийгмийн тогтолцооны өөрчлөлт 20 жил үргэлжилсэн энэ хугацаанд өдөр болгон биднэрт шинэ асуудал шийдэх хэрэгтэй, шинэ асуудал бидний өмнө тулгардаг. Тэр асуудлын нэг мэргэжил сургалт, мэргэжилтэй ажилчин бэлдэх энэ асуудал байгаа. Боловсролын салбар өөрөө бас өдөр болгон үүнтэй адилхан олон асуудалтай бас учирч байгаа. Иргэнэ ус орондоо хэрэгтэй, иргэнэ өөрийн баялаг бүтээдэг, иргэн өөрөө бас орлого олдог. Тийм сайн иргэн бий болох нь өнөөдрийн боловсролын салбарын том зорилго байгаа. Ерөнхий боловсролын сургуулиас дээд боловсрол хүртэлх энэ системийн донд мэргэжлийн сургалт, мэргэжилтэй ажилчин гэдэг энэ хэсэг бол одоо нэг үе бол гээгдсэн. Алга болохоо шахсан. Нийгмийн энэ өөрчлөлтийн үед бол тэр хөгжил өөр аяндаа энэ салбарыг бий болгохыг шаардсан. Харамсалтай нь бид нэр тэр болгонд бас бэлэн байж чадаагүй. Аливаа асуудал гарч ирэхэд бид нэр тэр асуудлыг өмнөөс одоо урдчилж тааж мэддэх цаг хугацаа хүчин чадал багаас дандаа ийм асуудлуудад тулгарч байгаа. Энэ салбарын хувьд ч гэсэн яг саяны миний адилхан бид бэлэн байж чадаагүй учраас үүнийг тойрсон олон асуудал өнөөдөр үүсээд байгаамаа. Энэ асуудлаас гарахын тулд гадны хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн, төрийн байгууллагуудад одоо хамтран ажиллаж байна. Сая Бямсүрэн даргын товч танилцуулга дотор бол төрийн зүгээс авч байгаа арга хэмжээнүүдийг хэлсэн. Цаашдаа энэ богинорсон олон асуудлыг шийдэхэд өнөөдрийн энэ хурал бол тодорхой үүрэг гүйцэтгэж, тодорхой нэг чиглэлийг заах гэрэлгээгээ тусгаж өгөхөд нэмэр болох болов уу гэж бодож байна. За би өнөөдрийн форумыг бол танин мэдхүүн мэдээлэл өгдөг биш, харин одоо тулгымцсан асуудлаа ярихаар цугласан байх гэж ойлгож байгаа. Тэгэхээр өөрөөсдийнхөө одоо санаа бодлыг одоогийн байдалтай уялдуулаад ярих ёстой байна гэж ойлгож байна л да. Тэгэхээр өнөөдрийн ажлын хүчний зах зээл ямар шиг байдалтай байна уу? Мэргэжлийн боловсролтой яаж холбогдож байна гэдгийг аваад харах юм бол түнч бүрхэг хэцүүхэн зүйл харагдж байгаа. Энэ бол өнөөдөр нуугадахын шаардлагагүй болсон тийм зүйл. Юу гэвэл Монгол улсад үнэн хэрэгтэй хөдөлмөрийн зах зээл хов хоосон. Хөдөлмөрийн зах зээл дээр үнэн хэрэгтэй зохицуулалт байхгүй байсан байна. Тэгээд өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлийг зохицуулаад ингэж зангидахын тулд бүтцийн бүхэл бүтэн өөрчлөлт хийх шаардлагатай байна. Жишээлбэл мэргэжлийн боловсрол сургалтын агентлаг боловсролын яам дээр байх шаардлагагүй. Жижиг дунд үйлдвэрийн сан хөдөөжих яам дээр байх шаардлагагүй. Хөдөлмөр нийгмийн хамгаалал хоёрыг яагаад авчирээд нийлүүлчихснийг нь бас ойлгодог. Нийгмийн хамгаалал бол
эрүүл мэндийн яамны харьяанд байх ёстой. Хөдөлмөрийн агентлаг нь бүх хөдөлмөрийн асуудалтай хөдөлмөрийн аюулгүй байдалтайгаа тэгээд дээрэс нь мэрэгжлийнхээ боловсрол сургалтайг тэрнийг зуучилдаг хөдөлмөрийнхээ биерчтэйгээ тэгээд дээрэс нь даатгалтайгаа ингээд тэр цаад талд нь ажлын байруудыг бий болгоход зориулагдсан хөдөлмөр эдийг дэмжих сан жижиг дунд үйлдвэрийн сан хоёрыг нэгтгээд бүгдийн татаад ирчихсэн нэг гарт зангидчихсэн юм байх ёстой гэж ойлгож байгаа. Тэгэхээр цаашдаа ийм байдал руу явахгүй бол Монгол улсын өнөөдрийн эрэлтийн байдал ялангуяа уул уурхай боловсрол үйлдвэрүүдийн цаашдын энэ ажил хүчний өсөлт бол өнөөдрийн зохицуулалтаар явах ямар ч боломжгүй болгочихсон байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдал дээр бол одоо ямар байдалтай байна гэвэл хөдөлмөрийн зах зээл дээр гаргаж ирж байгаа бэлтгээд гаргаж ирж байгаа тэр мэргэжлийн ажилчид нэгдүгээр өнөөдөр бидэнд хэрэгтэй байгаа тэр ажилтны шаардлагатай тохирохгүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэвэл баахан дээд улстай хүмүүс бэлтгээ гаргачих байна. Эсвэл уул уурхайд хүн хэрэгтэй байхад хөдөө аж ахуйн мэргэжтэн бэлдэж байна. Гэтэл эцэст нь бид энийг одоо боловсролын яамны бичсэн тэр бэлтгэсэн мэргэжтэй ажилтныг бид аваачаа цаашаа хөдөлмөрийн яам зуучилж чадахгүй байна. Тэгэхээр асуудал энэ дээрээ тулдсан бай. Хоёрдугаарт өнөөдрийн бэлтгэж байгаа мэргэжтэй ажилчид өнөөдрийн шаардлагыг хангахгүй байна. Тэгэхээр эцсийн системд ямар асуудал үүсч байна гэвэл зөвхөн өөрсдийнхөө яамны дэргэд агентлаг татаж наах маягаар явах юм бол Монгол улсын өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлийг зохицуулах боломжгүй. Харин энийг цаашдаа зохицуулахын тулд хөдөлмөрийн зах зээлийн нэг судалгааны маш том байгууллага байх хэрэгтэй. Энэ байгууллага нь өнөөдөр судлаад өнөөдөр хэрэгцээтэй байгаа тэр ажиллах хүчний шаардлагыг гаргаж байх хэрэгтэй болно. Тэрнийг ганцхан салбар дотор нэг яамны өдөрлөг доор байгаа тэр судалгааны байгууллага шууд мэргэжлийн боловсролынхаа салбарт захиалж байх ёстой. Энэ захиалга нь ажил олгогчдын эрэлттэй нийцэж байх ёстой. Энийхээ дараа гараад ирснийг нь хөдөлмөрийн биерч нь тэр хүмүүст нь буцаагаад хөргөж өгч байх ёстой. За баярлалаа. За яриагаа нэлээд ажил хэрэгц байдлаар эхэлсэн. За та бүхэн бидний хамгаалан гэрье. Тэгэхээр ерөөсөн мэргэжлийн боловсрол сургалт бол энэ хувийн хвшлийн одоо цаашдаа тулах ёстой нэг цэг нь гэж бид нар ойлгож байгаа шүү. Тэгэхээр энэ хувийн хвшил бол мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагаар дамжуулж тодорхой төвшөнд хүмүүсийг сургаснаар бол өөрснөө цаг хүч хөрөнгөө бол хэмнэх болцоог бидэд олгох юм манай гишүүдэд. Энд ямар одоо суур мэдлийг энэ хүүхдүүдэд олгохоор нэгдүгээр суур мэдлийг олгоно. Хоёрдугаар суур хандлагын өөрчлөлт тэр хүүхэд ажлыг чадвартай үйлдвэрийн тухай ойлголттой, эзний тухай ойлголттой болгож өгнө. Гуравдугаар тэр хүүхдэд эзэн шаардлагатай зохих төвшний одоо ур чадварыг олгох хэрэгтэй. Энийг одоо сургалтын байгууллагаар дамжуулж чинь гэдэг бол эзлүүдэд бол маш ашигтай зүйл гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас бид нар бол энэ мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад бол цаашдаа чадамжинд зориулсан сургалтын одоо энэ хэлбэрийг аваач гэж. Тэгэхээр чадамж гэдэг чинь техник мэргэжлийн сургуулийн багш суужгаад боловсруулах ёстой сургалтын модуль биш шүү. Энэ бол Бацэцэг дээр байгаа барилгын 5 дугаар зэргийн ажилтны чадамжийг сурж байгаа хүүхдэд дамжуулахыг чиглэсэн модуль гэдгийг л ойлгох хэрэгтэй. Нөгөө талд нь бид одоо сургалтыг ерөөсө хосолсон сургалтын хэлбэрт оруулъя. Нэмхүү сайдын хэлээд байгаа шиг тэгэж одоо хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хоосон юм толохгүй. Ерөөсө эзэнт хэрэгтэй мэргэжлийн үнийг сургана. Тэр сурсан хүнд нь бол эзэд өөрснөө одоо анханаас нь гэрээ хийгээд оруулна. Төгсөнгүүт нь авна. Тэр хүүхдийг сурж явах явцад нь өөрийнхөө ажлын байран дээр дадлага хийлгэн, тэр хүнээ танин, байгууллага таниулна, мэргэжлээ таниулна. Ийм замаар хамтарч ажиллана гэж ингэж үзэж байгаа. Энэтэй холбогдуулаад бид нар бол энэ ур чадварын төвшинг шинжилье гэж байгаа. Монгол улсын хэмжээнд зэрэг биш. Мэргэжлийн ур чадварын төвшин гэж үзсэн хэмжээнд байна. Төвшөнд суурилсан чадвар эзэмсэн хүнийг бол зэрэгтэй ажилчин гэж үзье гэж. Нөгөө талаас бол техникийн болсон сургуулийн ажил дүгнэлт үзүүлэлтийг өөрчилъё. 80% ажилд орсон бол сайн сургууль гэж үзэж болохгүй. Ерөөсөө тэр 80% ажилд орох төвшөнд ур чадвар эзэмшүүлсэн сургуулийг бол сайн сургууль гэж үзье. Сургуульд төгссөн хүн ажилтаа байна уу байхгүй сургуулийн асуудал биш шүү. Тэр бол эзний асуудал болж хувирч байгаа гэдэг бол би энэ цохон тэмдэглэхийг хүсэж байгаа юм. Нөгөө талаас нь бол одоо энэ бол ганцхан мэргэжлийн ажлын асуудал биш. Ерөөсөө инженер техникийн ажилтан политехник боловсролын тухай асуудал бас гарч ирж байгаа. Тийм учраас бид нар бол боловсролын тогтолцоон дотор бол боловсролын их сургуулийн тогтолцоо, политехник одоо сургууль үе ихтэй сургуулиудын тогтолцоо гэж ялгахгүй бол энэ бол бас болохгүй юм байна гэсэн ийм одоо санал бол бидэнд байгаа.
дээр нь бол мэрэгжлийн боловсролыг дэмжих сан, хөдөлмөрлөлийг дэмжих сангийн хоорондын үйл ажиллагааг бид уялдуулна. Энэ хоёр давцаагүй ялгаа нь хуулиараа ялгаатай байгаа. Энийг сайн уялдуулъя. Ингэж ажиллаж чадах юм бол одоо бид бол бас энэ мэрэгжлийн боловсролын тогтолцоогоор дамжуулаад хувийн хөгжил хэрэгтэй мэрэгчлээ болсон хүчнийхээ суурийг бол бэлтгэж чадна гэж ингэж л үзэж байгаа. Асуулт тавих хүн байна уу? Байхгүй бол би эхлээд нэг асуулт тавьчих уу. Тэгээ наад нэг юм хоёр баримт байна л та. Жишээлбэл мэрэгжлийн боловсрол хэрэгтэй гэдэг дээр бүгдөө санал нэгдээд төрөөс энд анхаарах болсон. За тэрний үр дүнд жишээл 500 хүн амтай нэг суманд 50 өсчин бэлтгэжжээ. 10-нд нэг өсчин ногдож ийн гэсэн үг. За тэгсэн чинь одоо 1000 нэхмэлчин шаардлагатай нэг үйлдвэрт одоо ажиллах зар тавьсан чинь 50 хүн очсон байна. Тэгээ бэлтгэгдсэн улсууд ч бас тавиулаа бас биш. Тэгэхээр энэс улбаалаад нэг юм хоёр асуулт байна л та. Ингээ манай зочдыг харахаар одоо ингээд ажил олгогчтой нэгдсэн холбоо гэж байна. Тэгээ оюу толгой төсөл гээл ингээл мэрэгжлийн хүч шаардлагатай байгаа хэсэг байна. Тэрийг бэлтгэдэг нөгөө тал байна тий. Яг шаардлагатай байгаа хэсэгт одоо жишээлбэл мужаанч гэдэг юм уу? Гагнуурчин гэдэг юм уу? Яг тэд шаардлагатай байна гэсэн бодиттой байна уу? За нөгөө талд одоо жишээл мэрэгжлийн боловсрол сургалтын газар ч юм уу, боловсрол соёл шинжилгээ ухааны яам, нийгэм хамгаалалт хөдөлмөрийн яамд одоо төчнээ хүн шаардлагатай гэсэн яг тийм бодит баримт байна уу? Бодиттой. Хариулж болох юм байна. Зааж өгөх хэрэгтэй юм уу? Яг хариулах юм байвал эхнээсээ. Бодиттой байна уу гэсэн жишээ татаж асуулаа. Бодиттой бол тун баг байна. Наривчлалттай бол байдгүй юм байна лээ. Ажил олгогч нарын зүгээс ч гэсэн өнөөдөр бидэнд яг 40 хүн шаардлага. Сая тэнд барилгын 35 мянган хүн биднэрт хэрэгтэй гэсэн ерөнхий тоо хэлсэн. Яг 35 мянган хүн хэдийд хэрэгтэй, ямар одоо дотроо нарийн мэрэгшсэн хүн хэрэгтэй гэдэг тийм эрэлт захиалгыг бол тодорхой гаргасан юм бол байдгүй юм байна лээ. Өнөөдөр бол мэрэгжил сургалт одоо мэрэгжилтэй ажилчин гэж яриа л да. Мэрэгжилтэй ажилчин шаардлагатай гэж бид нэр өөрийн хашгирч яваад байгаа болохоос биш бас нарийн судалгаа байхгүй. Мэрэгжилтэй ажилчин бол бэлтгэх асуудал боловсролын яам дээр төвлөрсөн боловсролын яам дээр энэ асуудал байгаа учраас мэрэгжилтэй ажилтны асуудал явахгүй байгаа гэдэг одоо ийм ойлголт бас байхгүй. Нийгэм хамгааллын хөдөлмөрийн яам дээр очихоор энэ одоо асар хурдан хөгжөөд бүх асуудал шийдэгдчихнэ гэдэг ойлголт бас байхгүй байгаа. За, нэмэхэд энд тодорхой тоо байдаг юм аа. Ер нь Монголын мянган сургалтын сангаас 5 дугаас 2010 оны 5 сараас хийсэн судалгаа бий. Тэгэхээр энд одоо 393 мянган ажилчинтай ийм байгууллагуудаас бүх салбарыг оролцуулсны байгууллагуудаас одоо эрэлтийн судалгаа авсан байдаг. Гэтэл одоо хэрэгцээтэй байнгын ажилчид 17500 хэрэгтэй байна. Хэрэгцээтэй төр ажилчид 14300 хэрэгтэй байна гэсэн мэт. Зөвхөн Монгол Улсын төсөв гадаадын зээл тусам төлөвлөл хөтөлбөрийн хүрээнд бий болох ажлын байрны тоо 2011 онд 71300 гээд гарсан байдаг. Түүнээс гадна хөгжил шийтгэлийн хороо бол одоо ойрын 4 жилийн мэрэгжилтэй ажилчдын судалгааг бүрэн хэмжээнд салбар бүрээр гаргацсан байгаа. Энд гэтэл одоо мэрэгжлийн боловсрол сургалтын агентлагтай бол 44900 хүн сурч байгаа. яг тийм мэрэгжлийн тэдэн ингээд наривчлал гаргацсан байдаг. Бага. Энэ бол инженер техникийн ажилчид мэрэгжилтэй ажилчид тэд хэрэгтэй